бичлэгийн нэг өдрийн талаарх бичлэг байгаа. Тэгээд нэг юм бичлэг хийгээд бодоод ирсэн. Тэг өнөөдөр юу ч гэсэн хийхээр шийдлээ. YouTube дээр анхны бичлэгийг ингээд тавьж байгаа болохоор амар хичдэм байна. Би тэрийг бол амар ойлголоо. Гэтэ ялангуяа би амар юм хичээд камерууд амар дэлсэл бодлоо амар их. Би ингээд сонсон ингээд нүрээ бодлоо. Бич юм. Өнөөдөр юу ч гэсэн эерэг болох байх тийм power rank чихвч камерынхаа хөлнүүдийг авчихлаа. Тэгээд I am ready. Одоо яг гарахгүй бол би яг хоцорлоо. Одоо л ингэж гарах юм да. Одоо үнэхээр дулаахан болчихсон юм байна. Намайг харж байна уу? Гэтэ гэрээсээ цагийн зайд болохоор би 8-гээр гарахаар яг 9 цагийн хичээлд амждаг. Чи би өнөөдөр 9:30 гээд гарсан хэрнээ одоо ингэ амар гоё 50 алхаж байна. Зунаас батууссан л дээр юм да. Сайхан хүүтнээ хүлээгээд. Тэгэл үнхээр бүтгэв. Ижидлэг ингээ манай сургууль руу ингээд мөн биш амар өгсүү газраар ингээ явдаг. Айгу ингээ доош урууд чивжсэн амар гид өсчдөг байхгүй юу? Нэг энэ хэсэг дээр мөр яг би бүр яг хөдөлгөөний дутагдлалд амар орсон юм шиг байна. Өдөр алга ингээ алхаад байгаад надад сайн л. Гэхдээ би тэсгүүний би шатчихгүй. Жилиг харгалаа юм чад. Мусаасан болохоор селфинийхаа гарыг авчлаа. 346 minutes later. За одоо миний хичээл харцаа явж байна. Тэгээд би өнөөдөр нэг цүнхэндээ өндөг хийсэн чинь өндөг хийсэн савнаас нь засгараад тэгээд миний дэвтэр нь орсон. Тэгээд би шарандаа нэг дайсан оршны дэвтэр авах гэж байна. Тэгээд үл явж гисэн цуг дайсан орцгоё. Нэг хичээл дээр бол ерөөсөө дандаа хичээлээ л хийдэг. Тэгээд шалгалт гэж нэг аимшиг юм орж ирдэг. Шалгалтын үеийг би ер нь амар дургүй. Ингэж нэг чимээг бол тийм л. Нэг сакс авчихлаа. Энийг Монгол эмнэлтэй авдаг гэдэг тий. Энд амар хямдхан шүү дээ. Яста миний дуртай хэсэг юм да. Энийг амаар юм. Гудамжны нохооноос уурнууд нь үүдээ солгочрол нүүрстэй уурнууд амар биш юм. Нохоонууд амар тийж. Хаасаа бүр гогоо болцсон юмс. Яга муура тийж. Хилээлдэг дээр ер нь бол ингэ надад хичээлээ л хийх. Тэгээд ер нь бол нэгдүгээр левелтэй би түрүүн танаас хэлсэн шүү дээ. Ингэ семестртэйгээд би нэгдүгээр ингэ левелээ ингэ төгсчих юм бол ингэ цагаа ингэ сонгож олж өгдөг 2 цагийн сонголт байгаа. Тэр нь болохоор өглөө 9 цагаас тэгээд өдөрт 2 цагаас. Тэгээд хичээлүүд ер нь 4 цаг л хичээлдэг. Тэгээд би бол хичээлээр яж захтай амар ёо хурдан тараасаа гэж боддог. Би түрүү үлсэд барцаг авсан. Банд ингэ талцууц охинтой ингээд гудамжинд мөргөлдөн заяаныхаа нээдэг үү. Хүн юм гэртээ ирлээ би. Юу болоод байгаа юм. Сая гэдэг хичээл маань 2-оос тараад тэгээд би одоо гэртээ бараг 5 болж байгаа тэгээд байгаа юм байна. Энэ цаг бүр арай л хурдан өнгөрдөг юм. Би гэхдээ бичлэг хийж байгаа болохоор л гадар явж байна. Стажч явах дээ. Гэртээ тэгээд хэд тэгүүлээд ирэж. Нэг өнгөрж явах гэрчдэг баг. Йоо, гэтээ би басаа бүр амар ядарч ирлээ. Ялхаал гэсэн. Тэгээд яг одоо нөгөө нэг жинзэн штэ энэ чинь хөдөлгөөний дутагдал орчихсон. Айлгаараа тий. За тэр жаах. Би ч гэсэн би дайсан бол нэг юм самбар авах гад тэгээд нэг зөндөө ингэ самбарнууд гэсэн болохоор ингэ
үзэж байгаа нэг ийм юм авсан байгаа. Тэгээд би угаасаа аль хэдийн задлаа хийчихлээ. Амир тийм угаасаа энэ ч миний их нэвчлэг хүмүүс бол ингээд бэлэн дээр ингээд задлаад unboxing хийдэг шүү дээ. Тэгтэл би бүх юм задлаа хийсэн. Тэгээд энэ юу ч гэсэн доороо нэг ийм юмтай юм байна. Энэ болохоор нэг ширийн дээр ингээд өнөөдөр уулын дэвтэр авах гэсэн шаардлагагүй байсан гэсэн юм ингээд дэвтэр авсан байгаа. Гэтэ энэ бүр ингээд хичээл хийхэд бүр арай л гоё тутсан дэвтэр үгүй юу. Зүгээр л юм ингээд миний өдөр бол юм бол ингээд ингийн бүрт хичээлээ яваад хичээлээсээ ирээд тэгэл хүнээл хийдэг юм гэдэг. Гэтэ би ингээд одоо энэ үе ингээд би дараа нь ингээд үзмээр байгаа учраас би 10 жилийн дараа энэ өдрийн гэсэндээ ингээд иймэрхүү бичлэг хийж үлдээмээр байгаа учраас би ингээд одоо өөрийнхөө өдөр тутмын юм влогийг хийхээр шийдсэн байгаа. Тэгээд өнөөдөр бол нэг иймэрхүү дүү өнгөрлөө. Энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Баяртай.